За ямар ч байсан ойрын хугацаанд гол судасны хатуурал 10-20 жил болоод архаг гол судасны хатууралтай болсон хүнийг эмчилж байгаа. 2-3 хүн эмчилж байгаа. Гол судасны хатуурал нь өрөвссөн. Бүр ясруугаа ингээд үе мөчрөөгөө орсон. Дотор эргэтнэрүүгээ орсон. Дотор эргэтэн бүх дотор эргэтэн хавгнаад хөдөлж, хэвтэж, унтаж чадахгүй, идэж чадахгүй, өтгөн шингэн гарч чадахгүй ингээд олон жил эмнэлгээр явсан 43 настай эмэгтэйг эмчилж байгаа. Тэр нь Малчин Баянхонгор аймгийн Галууц сумын хүн бий. Тэр хүнтэй видео калаараа холбогдоод алсын зайнаас байгалийн төрөний ярьдаг байгалийн эрчим мэдээллийн аргаар хүний эрчим мэдээллийг бас алсаас тэгж эмчилж болдгоо. Өнөөдөр 7 дахь өдөр дээр эмчилж байгаа. Юм оёод сууж байгаа. Эдлийн машин дээр юм оёж байгаа. Идэж ууж байгаа. Усанд орж байгаа гэд царай зүсэн эрүүл сарвал гэрэлтсэн сайхан болсон байгаа. Тэр хүн маань 20 хоног эмчилнэ. Энэ ямар учиртай ингэж яриад байгаа вэ гэхээр олон хүмүүс утсаар, чатаар, комментоор холбогдсон өнөөдөр 7-8 хүн холбогдсон учраас би ийм мэдээллийг ингэж бичлэг хийж талбиж байна. Ингээд анхааран хүлээн авсан та бүхэндээ талархлаа. Дараа уулзтлаа түр баяртай. Сайхан амарцгаагаарай.